Ахмадуудаа хөндлөж бид нар бас залуучуудаа хөндлөж явах тийм л саналтай. Сургамжтай юм гэдэг чинь биш үү? Ер нь хүүхдүүд хэлэхэд ер нь эрүүл биеийг л хамгийн сайн юм байх юм биш. Энэ хүн энэ гөгшөрнө гэж боддог би залуу наснда гөгшөрнө гэж ерөөсө бодохгүй явж байсан чинь тэр худлаа юм бэ. Гөгшөрд юм байна хүн. Хүн гөгшрөө тэгээд гадаа сүүдэр бараад нар бараад сууд юм байна шүү дээ. Тий. Ажил үдэмэл л шүү дээ. Мэдээлэлч чинь. За ер нь хүн анх ямар байсан тэрийг л мартаж болохгүй. Одоо энэ эрүүл байх л одоо тэр л бүхэл дадал зуршил одоо элдвээ муу юмд одоо татагдахгүй байх, муу санахгүй байх, муухай санаа тээхгүй байх. Энэ асуудал хамгийн чухал гэж би бодож байна. Ер нь тэгэл зүү хоол. Хоолол тохируулж итэл яг жоохон хөдөлгөөнтэй байвал зүгээр юм даа л гэж бодож шít. За юун түрүүнд энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ бүгдээрэнд нь хамтдын баярын мэндийг хүргэе. Одоо бид бүхний өвөө эмээнээр та бүхэн маань байгаагүй бол өдөө зэрэгтэй ийм хүмүүжлтэй ийм хүүхдүүд байхгүй байх байсан шүү. Өвөө эмээ минь одоо миний амьдралын хамгийн том нэг хэсэг юм шүү гэж хэлмээр байна. Өвөө эмээр таартай шүү гэж хэлмээр байна. Би сайхан баярлалаа л гий та. Ахмадуудаа сайхан баярлалаа гэж хэлээ. Манай эмээ бас байдаг болохоор тэгээ эмээг ордноос талаасаа гэж хүсэж байна. Хайртай шүү баярлалаа гэж хэлээ. Тэгээ эмээ өдөө хамтын баярын мэнд төргий. Тэгээ бас Монголынхаа бүх ахмадуудад бас хамтын баярын мэнд төргийа. Сайхан баярлалаа.